баялаг бүтээгчдийг дэмжих гэдэг нэрийг бол брэнд болгосон хүн шүү дээ. Тэгээ би бас урд нь өөртөө ярьж байхад бас 10 жил зүтгэж бас энэ нэрийг брэнд болголоо гэж ярьж байсан. Одоо сүүлийн үед ерөнхийлөгчийн зөвлөх болоод одоо энэ хүнсний хувьсгал гэдэг тийм энэ одоо хөдөлгөөнийг бол аюул сайн зохион байгуулж байгаа. Хүнсний салбарт ажиллаж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэл бол маш өргөн хүрээтэй ажлыг өдөртөн зохион байгуулж эрчтэй хүчтэй ажилдаг ийм хүн. Тэгэхээр энэ шагнал бол зүй ёсны шагнал эзнээ олжээ гэж бодож байна. Тэгэхээр бас үйлдвэрлэгч бидэрт бол бас их тусдын болж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хөдөлгөөн өрнөд одоо 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэгээд энэ хөдөлгөөнийг анханаас нь бүх нийтийн одоо үйлс болгох энэ үйлсийг манлайлж ажилласан хүн бол яхарга байхгүй манай даваа баяр зөвлөх маань өнөөдөр гавьяацал хүртэж байгаад бид бүхэн их баяртай байна. Хүнсний хувьсгалыг яалтчгүй манай даваа баяр зөвлөх маань тэргүү маань хүнсний хувьсгал төрийн бас багааны тэргүү маань бол энийг бол олон нийтэд тариулах ажлыг бол маш хийсэн. Одоо хоолгүй, нойргүй одоо ажилласан гэж бид нар хоорондоо ярьдаг. Тэр бол үнэн. Манлайлагч хүн гэж би бодож байгаа. Ягаад гэвэл хүнсний асуудал бол аль ч улсын хувьд бол хамгийн чухал асуудал. Тэгээ хүнсний одоо асуудлыг шийдвэрлэхэд төрийн зүгээс тэр дотроо одоо ерөнхийлөгчийн зүгээс том одоо зорилт дэвшүүлсэн байхад энийг тодорхой одоо манлайлагч цаашаага шинжил ухаанчаар авч явахд бол том хөв нэмэр оруулж байгаа хүн гэж бодож байна. 2019 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль баталж үүнээс хойш харин жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан идэвхтэй ажилд баялаг бүтээгч гэсэн нэр ер нь брэнд болж байгаад бол даваа хоёрын маань хижээл зүтгэл бол хамгийн их чухал оролцоотой байсан. Удирдагч хүн байхгүй манай даваа хоёр бол. Тэгэхээр бол одоо өмнөөс нь үнэхээр их баярлж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнөөс бас давхар баяр хүргэе. Төр засагтаач бас баярлалаа. Мянган баялаг бүтээгчдийг одоо ерөнхийлөгчийн зөвлөх болохоосоо ч өмнө дэмжиж ирсэн ерөнхийлөгчийн зөвлөх болсноосоо хойш ялангуяа энэ хүнсний хувьсгал хөтөлбөрт бол үнэхээр хүчин чармаалт гарган ажиллаж аж ахуй нэгжүүдийн хийсэн бүтээснийг олон түмэнд хүргэх тал дээр үнэхээр хичээл чармаалтай ажилласныг бол төр засаг үнэлж энэ өндөр шагналыг олгосон байхаа гэж бодож